За, сайн байцгаана уу? Сүнсний сэрэл Facebook хуудаснаас мэдчилж байна. Life coach урт насны эгч өнөөдрийн сэдвийг танилцуулах болно. За та бүхэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр Цэна бит хоёр ганцаардлын тухай ярихаар шийдлээ. Тэгээ ганцаардл гэж юу вэ? Тийм ээ, хүмүүс яагаад ганцаардалд ороод байгаа юм? Тэр тухай хоорондоо хоёулаа ярилцахаар шийдлээ. За тэгэхээр ганцаардлыг ер нь чи юу гэж боддог вэ? Цэна. Ганцаардлын тухай чамд нэг ойр зургийн бодол байна уу? Ер нь бол би анзаарсан хүн залуу байхдаа бол яг ганцаардал гэдэг юмыг энийх анзаардгүй. Тэрэнд ач холбогдолд өгчдгүү. Тэгэл ганцаархнаа явах өдрүүдэд ганцаархнаа яваал тэгэл ихэвчт нь бол ер нь завгүй амьдрдаг учраас тэрнийг анзаардгүй байх гэж ойлгож байгаа. Миний хувийн зүгээс. Тэгээ одоо би чи ингээд 50 гарсан байгаа шүү дээ. Тэгээ явахаар би яг анзаарч чинь гэдэг гэж ойлгохгүй байгаа мөртлөө ганцаараа байх гэдэг тийм айдас эсвэл тэр нь ингээд дургу байх тийм мэдрэмж ингээд биен дээр сэтгэл дээр гарч ирээд байгаа. Тэгээ тантай ярихад бол та тэрнийг бол ганцаардлын айдас гэж надаа задлж өгсөн те. Тэм учраас та энийг одоо ингээд цаашаа дэлгэрлээд яриад өгөөрэй. За тэгээ. Тэгэхээр энэ одоо хүний ганцаардна гэдэг маань ингээд судлаад ахаар ерөөсөө хүний гентэй холбоотой гэдэг баггүй. Жишээлх юм бол ингээд дээр үед тийм ээ. Бүр ингээд сүргээрээ амьдардаг байх үед чинь бөөнөрөө амьдарч ялаа шүү дээ тийм ээ. Бөөнөрөө амьдардаг бүгд л одоо хоорондоо юмаа ярьж тийм ээ. Ан гөрөө хийж тийм үү. Бүх асуудлаа шийддэг, хоол ундаа хамтран бэлддэг. Хүнд асуудал болоход тийм ээ бүгдөө ингээд ярьж шийдэж ер нь тэнд бол олон нийтээр юм ингэ шийддэг байсан байна. Дээр үедээ тийм ээ. Тэр бүгд нь одоо ингээ хүний ген дотор явж идэг. Тэр. Тэгтэл одоо болсон чи яаж юм гэхээр орчин үед бид нар ч ямар олоолаа омгоор амьдрахгүй байгаа шүү дээ тийм ээ. Нэг бол гэр бүлээрээ зарим нь бүр ганцаараа эсвэл хоёулаа ч юм ингээд амьдраад байгаа. Тэгэхээр энэ гений тийм ээ ген дотор суусан энэ айдас байна л да. Нэг талаараа тийм ээ энэ одоо ингээд генээс гинт орж ирдэг байхгүй юу? Хүн дээр энэ юу гэсэн үг гэхээр биологийн явцал гэсэн үг. Тэг бидний ген дотор байж байгаа байхгүй юу? Тийм учраас заримдаа бол ингээд ганцаардлын айдас орж ирдэг. Тэгвэл хүн ганцаардаад байна шүү дээ тий. Тэр ганцаардсныгаа мэдлгүй удаачдаг тохиолдол байдаг. Тийм ээ? Ганцаардаад яваад байдаг. Тэгтэл хэрвээ ингээд ганцаардаад тэрийг удснаа мэдээд тийм ээ яг юунаас болж ганцаардаад байгаа юм бэ гэдгээ өөрөө ойлгочих юм бол тэр асуудлаас гарч болно. Энэ нь яагаад хүн ганцаардалд ордгоо гэхээр энэ бол айдас л байдаг. Ганцаардлын айдас. Тийм ээ. За тэгээ энийг угаасаа задлж ярихаар сүүлдээ их ойлгомжтой болно. Тэгвэл эн чинь ерөөсөө бидний генд байгаа учраас тийм ээ. Энийг бол одоо тэгж хэн байх нь хамаагүй тийм үү? Баян хүн байна уу, ядуу хүн байна уу, хөгшин залуу нь хамаагүй шүү дээ. Хүний амьдралын ямар нэгэн үед энэ ганцаардал гэдэг тохиолддог байхгүй юу? Жишээлх юм бол одоо хүн ингээд хүнтэй суух юм насан болчихлоо шүү дээ. Тэгсэн хэрнээ ерөөсөө ингээд өөрийнхөө сэтгэл таарсан хүн олж чадахгүй тийм ээ. Ингээ бүтлгүүтэй яваад тахаар хүн бас ганцаардлын айдасд ордог байхгүй. Ямар айдасд орох уу гэхээр яах вэ? За би ч одоо ерөөс ингээд хинтээс суухгүй. Ингээ ганцаараа явсаар байгаад энэ амьдралыг дуусгах юм биш үстэй гэсэн айдас нөмрөө ороод ирж байгаа үстэй тий. Тэр хүнд нөгөө өөрийнх нь үеийнхэн болохоор хүнтэй суугаа явцсан. Тийм үү? Тий. Тэгэхээр айгаад эхэлж байна. Эсвэл тийм ээ нэг хүнтэй нэлийн олон жил амьдарч байгаа ч юм уу тий хэсэг хугацаанд амьдарч чаад салчлаа. Тэрний дараа бас айдас төрдөг тийм ээ. Би одоо энэ хүнтэй ингээд амьдарсан. Одоо дараачийн хүн маань хаа яваа. Би дахиад хүнтэй сууж чадах юм уу чадахгүй юм уу тий. Одоо ингээд үлдсэн амьдралаа ганцаараа өнгөрөөчихвээ.
бас л нэг айдас ороод ирж штэ тийм ээ. Ганцаардахаас л айгаад энэ тэр хүн тийм үү. Гэх мэтлэн тэгээ энэ ингээд ганцаардлын айдас нь тэгээ юу хүсээд идэв гэхээр ерөөсөө хүсээд байгаа юм нь болохоор хайр хүсэж идэв байхгүй юу. Хин нэгнээс хайр тийм ээ. Ганцаараа зов зүтгэхгүй байх юмсан тийм үү. Хин нэг нь надтай хамт байгаасаа тийм ээ. Би хамтраад амьдралыг туулах юмсан ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд байдаг. Гэхдээ яг үүндээ тэрийг ингээд аваад нарийн үзэхэрээ штэ. Хүн өөрийнхөө оюун санаа нь тэр хүний биш штэ. Тэгээ оюун санаа нь тэр хүнийг ганцаардлын шоронд хийчихдэг байхгүй юу. Тийм ээ. Яагаад тэгж байгаа юм гэхээр нөгөө хүн маань тийм ээ бас зарим тохиолдолд ингээд эго өндөр болоод тийм ээ том болцсон үед өөрөө өөрийгөө оюун санааны шоронд хийдэг байхгүй юу. Яагаад тэгэхээр тийм ээ ерөөсө болж бүтж байгаа юм байхгүй тийм үү. Юу ч болохгүй бүтэхгүй байгаа юм шиг тийм үү. Би өөрөө ч юу ч чадахгүй байгаа юм шиг. Тийм ээ хүмүүс намайг тоохгүй байгаа юм шиг тийм үү. Тэр чинь яаж юм гэхээр нөгөө өөрөө өөртөө итгэлгүй байж штэ. Тийм ээ. Өөрийгөө одоо ямар нэгэн тийм янз бүрийн зүйлээр ингээд буруутгасан тийм ээ шийтгсэн эсвэл өөр бусдыг буруутгасан тийм ээ. Тэр бүгд чинь оюун санаанаас гарна шүү дээ. Одоо өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө оюун санаанаас гарч байгаа бодолтой итгээд тийм ээ тэрийгэ дагаад явсаар байл нэг өдөр оюун санааныхаа шоронд яваад орчдөг. Эсвэл хүмүүсийн эсрэг өөрөө хан усгацсан байдаг байхгүй юу? Өөрийнхөө дотор. Тийм. Тэгэхээр одоо хүн чинь ингээд хоёр янз байна шүү дээ. Ганцаардаж чаддгүй хүн байна тийм үү? Ганцаардаж чаддаг хүн байна бас. Тэгээд ихэвчлэн одоо ухамсарын сэрэлт болсон хүмүүс ганцаараа байх дуртай байдаг. Тийм ээ? Тэгээд жишээлбэл одоо би ингээд ганцаараа байхаараа бүр өстө өөрийнхөө дуртай юм хийгээд өшөө илүү чөлөөтэй, эрх чөлөөтэй байдаг байхгүй юу? Бүр хүссэн юм хийгээд тийм ээ? Юу иймэр байна? Юу сонсмоор байна? Тий. Тэгэхээр би ганцаараа байгаа үед бол ерөөсөө айдгүй. Харин бүр эрх чөлөө минь надад бүр хоромхон зуурч гисэн тийм ээ? Хүрээд ирж байгаа юм шиг аюу гоё байдаг байхгүй юу? Тэгэхээр хүн бэжтэй бас ямар үед ганцаардалд ордгоо гэхээр өөрөө өөрөөсөө цухтаас үед ганцаардалд ордог. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө дотор хүнтэй ойлголцохгүй тийм ээ? Сүнсээ сонсохгүй. Дандаа гаднаас юм хайдаг хүмүүс ганцаардалд ордог байхгүй юу? Тэгтэл яг үнэн хэрэгтэй бол одоо хүн хизээч ганцаараа биш байдаг байхгүй юу? Тэр хүн бодохдоо би ерөөсөө яг гав ганцаараа байна тий. Ерөөсөө намайг гэдэг хүн алгаа гэж хүмүүс ярьдаг шүү дээ тий. Би эднэрийн төлөө яваад идэг, бүхнийг хийгээд идэг тий. Миний төлөө юм хийж байгаа хүн алга гэж бухимдаад идэг шүү дээ. Тэр чинь өөрөө өөрийгөө буланд ганцаараа шахацсан байх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зарим хүмүүс боддог шүү дээ энэ ганц бие хүн л ингэж ганцаарддаг юм болов гэж боддог тий. Тэгэхээр тийм биш. Өөрөх нь үр хүүхэд байна, тий, нөхөр нь байна, гэр орон байна, ажил төрөл нь байна. Бүх юм байхад нэг мэдхэд тэр хүн ганцаардал орцсон байдаг байхгүй юу? Тэр чинь юунаас болж ийн гэхээр өөрийнхөө оюун ухааныг дагаад тийм ээ хит их оюун ухаандаа захируулж ийн гэсэн үг л дээ. Энийний уртлын ирээл дээр би нэг үг хэлсэн шүү дээ. Та оюун ухаандаа захируулах ш тийм ээ. Оюун ухаанаа та захирах хэрэгтэй гэж ярьсан бас энэтэй бас холбоотой байгаа байхгүй. За нэг иймэрхүү ганцаардлын талаар чамд өөр асуух асуулт байна уу цэна? За. Түүлийн ганцаардлынхаа айдастай яаж ажиллах хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирж байна. За тий. Тэгэхээр одоо хүмүүс ч нөгөө ганцаардчихвээ гэсэн айдсаасаа болоод зарим нэг юм донтдог байхгүй юу? Одоо тэр ганцаардлаасаа зүхтааж ийн гэсэн үг л дээ. Тэгээ ямар юм донтох вэхээр зарим нь арх уудаг тийм ээ тамиг татдаг. Зарим хүн одоо амьтаа авч тэжээдэг тийм ээ. Эсвэл одоо зарим нь нөгөө хүн хайдаг тийм ээ танилцах хүн хайдаг. Одоо ганц бие хүн бол танилцах хүн хайна штэ. Тэр чинь яагаад гэхээр нөгөө айцаасаа зүхтаахын тулд хийж байгаа. Тэгтэл одоо тэр арх уудаг хүн чинь яах вэ? Архиа уусан үедээ л хэсэгхэн зуурал тийм ээ. Тэр ганцаардлыг тийм хэсэгхэн зуурал одоо аз жаргалтай тэр ганцаардлаа мартчихна штэ.
Тэгээ ямар үргэлжийн арх угаад суугаад байх юм бол одоо архичин болно. Тэр хүн чинь ажил хэрэгтэй, амьдралаа бас өргөжлүүлэх хэрэгтэй байдаг. Тийм ээ. Тэр бол одоо төр зургийн л айдсаа одоо замхруулах л арга гэсэн үг. Тэр бүх одоо тэрнээс зүхтааж байгаа бүхэн чинь л тэр тийм ээ. Төр зургийн л одоо өөрөө өөрөөсөө зүхтааж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгвэл Тэгэхээр одоо яаж тэндээс гарах вэ гэсэн асуудал байна шүү дээ, тийм ээ. Энэ ганцаардлаас гарах ерөөсө ганцхан арга байдаг. Энэ өөрөө өөрийгөө л тэр хүн гаргаж чадна. За яг хүмүүс бол сэтгэл зүйчдээр очдог тийм ээ. За би одоо лайф коуч болохоор над дээр бас хүмүүс энэ талаараа ярьж ирдэг л дээ. Тэгээд миний хувьд ажиллаад хахад тэр хүмүүс ингээд надтай ярьсан үедээ ойлгоод тийм ээ. Нэг хэд хэдэн удаа ингээд уулзаад ингээд айгүй гоё болчдөг байхгүй юу? Ойлгоод. За тэгээ мэдээж тэр хүн чинь байнгын цаг аваад мөнгө төлөөдөө чадахгүй шүү дээ. Тэгээ хэсэг ингээд уулзалтаа завсарлаа явдаг байхгүй юу? За. Дараа нь дахиад болохоо байхаараа дахиад нэг хандж байгаа юм. Тэгээд дахиад хандхад чинь нөгөө хүн чинь дахиад унтсан байдаг байхгүй юу? Дахиад гараагүй. Тэгээ ингээд эндээс дүгнээд үзэхээр ерөөсөө ганцаардлаас гарах ганц арга бол өөрөө өөргөө л гаргаж чадна тэр хүн. Яаж гарах уу гэхээр яг тэр айдстайгаа нүүр тулна гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгвэл наад оюун ухаан ч нэ штэ таныг шоронд хийгээд байгаа юм бол тийм ээ. Оюун ухааныгаа удирдээ л та. Тийм ээ. Жишээлбэл одоо миний нэг үйлчлүүлэгч байгаа. Ингээд яг ганцаараа амьдардаг хаяа нэг найз залуу нэрдэг байхгүй юу? Тэгээл нэг хэсэг ганцаараа байж байгаад бүр ингээд гэртээ байж тогтч чадхаа байдаг гинэ. Хүмүнтэй уулзаж тийм ээ. Эсвэл жоохон ууж идэж ингээд хүнтэй юм ярихгүй л бол бүр ерөөс аюу хэцүү болол тэгээл ерөөс хүн хайгаал тэгээ найз нөхдрөө уцтаал уулзаал энэ тэн суугаал ганц нэг дар суугаал тэгээл нэг жоохон тайвшраал нэг хэд хоног гайгүй байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээл чинь дараа нь хэд хоногийн дараа дахиад эхэлнэ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чи ингэж явсаар байгаад эн чи хизээ дуусах юм бэ? Айгүй уддаг байхгүй юу? Тэгэхээр ганцаардлын бас нэг асуудал байна. Хэрвээ хин нэгэнд гомдсон бол тийм ээ. Тэр ганцаартай байж тэр дунд бас гомдол явж шít тэр хүнд. Тэгсэн бол тэр гомдол нь улам их гүнзгийрнэ гэж байгаа байхгүй юу? Бүр хурцтай шít. Тийм ээ. Улмал гомдоо сүултээ гомдол нь явсаар байгаад хорсол болоо тийм ээ. Нөгөө хүн чинь хорсол нь одоо үзий ядалт одоо юу байдгийг ингээд ирэх юм бол юун дээр хүрэх вэ гэхээр нөгөө ганцаарцсан хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байхгүй юу? Тий. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн чинь өөрөө өөрийгөө тийм ээ устгах програмаа өөрөө ингэж өргөжлүүлээ хийгээд байгаа гэсэн үг. Тэгэхээр хүнд гомдож удаан явж болохгүй тийм ээ. Тэрийг гаргах хэрэгтэй, илааршуулах хэрэгтэй өөрийгөө. Бас ганцаардлын байдалтай удаан явж болохгүй гэсэн үг. Тэгэхээр миний энэ ганцаардл юунаас болоод байгаа юм бэ? Магадгүй таны эго өндөр байж магадгүй тийм ээ. Өөрийгөө эго өндөр. Тий, өөрийн нөгөө нэг бие үзэл нь өндөр байж болно л да бас тийм ээ. Яагаад тэгэхээр хүмүүсээс юм шаардаад идэх те. Тэр яахаараа над дээр ирдгүй. Тэр яагаад над руу ярихгүй байгаа юм те. Хүмүүс хэлдэг шүү дээ. Чи яасан удаа над руу ярьдгүй. Чи манайхаар ирсэнгүү те. Миний ах дүү нар намайг гисэнгүү одоо юу гэдэг те. Миний хань байгаа хэрнээ намайг хайрлахгүй байх ч юм уу те. Энэ бүгд чинь болохоор бас хитрхээ би гэсэн үзэл шүү дээ. Тийм ээ? Тэгвэл та энэ би гэсэн үзлээ багсгаад заа юу. Зүгээр би ч одоо сүнсэн биш шүү дээ. Тийм ээ? Сүнсээ өгжүүлэх гэж ирсэн жирийн нэгэн хүн гээд өөргөө тэр шатан дээр тавиад үзэлтэй. Тийм үү? Тэгээд үзэх юм бол яах вэ? Та зүгээр л энгийн байж болно шүү дээ. Тийм үстэй. Бүх хүмүүсийг тэгх ёстой, ингэх ёстой. Тэгсэнгүү, ингэсэнгүү гэдгээ болчих. Тийм ээ? Эсвэл амьдралаас хит их юм одоо гордож хүлээхэ болчих. Тэхүү. Тийм ээ? Эсвэл өөрийгөө одоо хит их ташуурдаж тийм ээ? Хит их юм өөрөөс шаардахаа болчих л доо. Тэгээд ирэхээр чинь яах вэ? Таны тэр их олон айгаад байгаа айдас чинь багасна. Та тайвшраад ирнэ. Та нүдэ нээгээд эхэлнэ шүү дээ, тийм ээ? Тэгээд хүмүүстэй энгийн харилцаа, тийм үү? Энгийн уулзаад очоод, тийм ээ? Ярих юм байвал яриад,
гомдол байл гомдлоо гаргаад тийм ээ. Ингээд ирэх юм бол таны одоо нөгөө нэг өөрийн чинь тийм ээ сүнсч тайвширн, та өөрөө ч тайвширн тийм үү? Хүн ер нь өөрөө өөрийгөө зовоож явдаг байхгүй юу? Тий. Эгоогоо өндөрсгөөл тийм ээ бусдаас шаардах юм их болгоод өөрийгөө дөвөөлгөөл тий. Би тэрнд тэгж тусалж байсан. Би тэрний ээж байна. Тийм ээ би энэний хань байна. Яагаад энэ хүмүүс надын миний төлөө ингэж ингэхгүй байгаа юм? Би яагаад өнөөдөр ийм ганцаардмал тий ийм хэцүү байгаа юм гэл ингээд идэг. Яг үндэ өөрөө өөрийгөө оюун ухаандаа боомлуулаад тийм ээ өөрөө өөрийгөө тэр хамны цаана явуулчихад хийцэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та өөрөө өөрийнхөө тэр айдастай нүүр тулаад тийм ээ хорвоо дэлхийг одоо эерэг нүдээр хараад хүмүүсийг тийм үү өөртөө адилхан хэмжээнд авчираад амьдралыг айгүй гоёор хараад аль болох ухамсараа хөгжүүлээд ингээд ирэх юм бол тэр ганцаардл гэдвэл шал дэмий худлаа айдас юм байна гэдгийг ойлгоод ирэхин цагт яг уу тэр ганцаардлын айдас чинь таныг тавиа явуулчихна гэсэн үг шүү дээ. Тэгвэл за энийг ойлголоо. Тэгвэл яг жинкнээсээ ганцаараагаа хүн бол яаж ажиллах ёстой вэ? Одоо хүн чинь ингээд ганцаараа байхтай байна шүү дээ. Аз жаргалтай байж болно. Тийм ээ. Тэр яаж аз жаргалтай болох вэ гэхээр таны аз жаргал, таны хайр бүх юм чинь таны дотор байгаа байхгүй юу? Таны дотор байгаа. Тэгэхээр өөрөө өөртөө байна гэсэн үг. Яаж өөрөө өөртөө байх вэ? Өдөр болгон тийм ээ цаг гаргана гэсэн үг байхгүй юу? 20-30 минут бүх юмаа орхиод тийм үү тавиад юу ч бодохгүй бясалгал хийн гэсэн үг. Өөрийнхөө дотор руу ороод тий. Өөрийгөө ажиглах байхгүй юу? Өөрөө өөртөө ярина, тийм ээ сүнстэйгээ харьцсан. Өөрийнхөө юу хүсэж байгааг мэдэх хэрэгтэй байна, тийм ээ. Гаднаас биш, өөр хүнээс биш, тийм ээ. Өөрийнхөө хэрэгцээг л мэдэх хэрэгтэй байна л да. Тэгээд өөрөө өөрийгөө ойлгоод ирэхээр чинь өөрийн чинь дотор тийм ээ гэрэл гэгээ гараад тийм үү. Би чинь ерөөсөө тий ийм хүн юм бэ. Миний хүсэл чинь энэ юм биш үү. Би хүмүүсээс тий өөрийнхөө аз жаргалыг хайгаад исэн чинь миний аз жаргал чинь миний дотор байгаа юм байна. Таны сүнс чинь таны хүлээгээ сууж байгаа шүү дээ. Хизээ энэ намайг анзаардаг юм болоо тий. Хизээ энэ намайг сонсох юм болоо гэд хүлээгээд байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө хүн чинь тэр сүнснээсээ цухтаагаад тийм ээ жоохон завгарахаар яг уцаа бариад авдаг тий. Эсвэл кино үздэг, эсвэл найзтайгаа ярьдаг тийм үү? Ямар нэгэн өөр юм хийх нь биш үү тийм ээ? Өөрөөсөө зугтаж байгаа байхгүй юу? Өөрөө өөртөө байхгүй л байгаа бол та ганцаардл орох магадлал бас өндөр болоод ирж байгаа байхгүй юу? Тийм ээ? Тийм. Тэгэхээр одоо ганцаардл гэдэг чинь зүгээр л оюун ухааны л мэдрэмж байхгүй юу? Тэр мэдрэмжийг тийм ээ өөрчилж болно шүү дээ. Мэдрэмжэл одоо тэр мэдрэмжийг яаж хүлээж авах вэ гэдэг чинь одоо хувь хүнээс өөрөөс нь шалтгаалаад байна шүү дээ, тийм ээ. Тийм үстэй. Жишээлбэл нэг мэдрэмжийг хоёр хүн төгөд хоёр өөр янзаар хүлээж авдаг байхгүй юу? Тийм ээ. Тийм. Нэг нь айгүй эерэг хүлээж авах, нөгөөх нь сөрөг хүлээж авч болно. Тэгэхээр чин тэр хүн одоо өөр дээрээ бууж ирж байгаа тийм ээ. Энд чин биологийн явц гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Бүр цаанаасаа тийм генд байгаа тийм айдас чинь л ингээл үе гарч ирнэ тий. Бас таныг айдан та өөрийгөө өөртөө харьцахгүй байсаар байгаад өөргөө бас тийм булан шахаж тийм ээ өөрийгөө оюун санааны шоронд хийн нэг иймэрхүү үйл явц болоод байгаа байхгүй юу? Түүнээс биш тэр ганцаардл гэдэг чинь тийм хин нэг нь таны хийгээд байгаа юм биш шүү дээ. Хин нэгнээс болоод байгаа юм биш байхгүй юу? Өөрөөсөө болоод байгаа. Тэгээ өөр дээрээ сайн ажиллах хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу? За тиймэрхүү байна. За өөр асуулт байна уу Цина? Тэгвэл нөгөө нэг багын нөгөө нэг шар хаваад ингээд нөгөө одоо ялангуяа ингэж ярьдэн штэ. Одоо Монголд нөгөө
бидний насны үед бага наснд нэг гэж аав нар үлдээгээд нөгөө гэрт нь ганцаархан үлдээгээд явчихдаг байсан шүү дээ. За. Одоо яг Европ, Америкт болохоор цаанаасаа хууль байдаг. Хүүхдийг 12 нас хүртэл ганцаараа үлдээж болохгүй гэсэн хуультай. Тэр нь мэдээж судалгаан дээр үндэслээд тийм хууль гаргацсан байгаа шүү дээ. За тэгэхээр мань мэдийн хүмүүсүүд одоо багадаа тийм шарх аваад тэр нь ингээд айдас болсон бол тэрэн дээрээ яаж ажиллах вэ? Тийм. Тэгэхээр яг нэг ийм хүнтэй би таарч ирсэн. За. Нэг эмэгтэй байсан байхгүй. Тэр бас айлын ганц охин. Тэгээд нөгөө аав ээж нь ороход ажилдаа явчихдаг байсан. Тэгээд тэр их ээж нь бүр шүн ирдэг байсан гэсэн. Ямар. Тэгэл нөгөө нэг ороо болохоор айгаал бүр ингээл юмн доогуур ороод ингээл цаг мөчийг хүлээгээл бүр өстө чимээ гарахаар айгаал тэгээд идэв байсан гэсэн. Тэгээд тэр айдас нь ингээд хүүхд насны сэтгэлийн шарх болцсон байхгүй. Тэр хүнд бол тэгээд тэрийгэ мэдээж ингээд арилгаагүй байж идэл нь том болоод тэгээд сүүлдээ бүр ганцаараа амьдэрсэн гэж байгаа байхгүй. Ганцаараа амьдэрсэн чинь ерөөсөө нөгөө айдас нь гарч ирээд исэн гэж байгаа байхгүй. Аха. Тийм гарч ирнэ шүү дээ нөгөө айдас чинь. Би чинь өөрчлөөгүй тохиолдол гараал ирнэ. Тэгээд гараад ирэхээр нөгөө чинь юу яасан гэсэн. Энэ ерөөсөө миний бага насны айдас юм байна. Би одоо хүссэн үсээгүй ганцаараа амьдрна. Би одоо нүүр тулахаас аргагүй гээд бага өөр дээр ажиллаж хэлсэн гэсэн. Яасан гэсэн чинь нөгөө айцаасаа болоод дандаа гэрэлтэй унтдаг байсан инэ. Чийдэнтэй. Тий. Тэгээд багаар гэрлээ багсгасаар байгаа сүүлдээ бүр хамгийн сүүлд маш урт удаан хугацаанд гэрлээ багсгасаар бод хамгийн сүүлд гэрлээ унтрааж унтдаг болсон гинэ. Оо ямар мундаг. Тэгээд дараа нь нөгөө чинь бас ганцаараа байхаар л нөгөө нэг хүнтэй уулзмаар болдог болоод гарч уулзч байдаг. Тийм байсан. Тэгэхээр ерөөсөө л ямар нэгэн хэмжээгээр тэрийг энэ миний шарах юм байна гэдгийг мэдэх юм бол уулна ментортой тийм ээ ямар нэгэн сэтгэл зүйн одоо мэрэгжлийн хүнтэй уулзаад тэрийг ингээ яг тэрэн дээрээ ажиллаад бүр өөрөөсөө гаргаа явуулчихвал уг нь сайн байхгүй юу? Яг үнэ. Тэгэж явуулаагүй болохоор л яг өөрөө нүүр тулж маш их удаан хугацаагаар өөрийн биеэр даван туулах гэж их л удаан хугацаа зарж байгаа байхгүй юу? Тэр бас хүүхэд настай холбоотой байдаг. Яг үнэ. Тэгэхээр шархаа тэр ямар шарх уу гэхээр тэрийг зүгээр ойлгох шарх байхгүй юу? Одоо чиний ингээд чи тэр ээжигээ хүлээгээд тийм ээ ингээд байж хахад айх шаардлагагүй байсан тийм ээ. Тэгээд айдсын л үргэж хөлж өстэй байхгүй тэр хүүхдийн. Тийм ээ. Би нэрээ жоохон байсан болохоор л харанхуугаас айгаад исэн юм байна. Тэр ч нэг хүн айгаадах юм биш байсан байна доо гэдгэл тийм ухаарлыг зүрх сэтгэлд нь л оруулаад өгчих юм бол тэр чинь тэр айдас чинь гараа ивчих байхгүй юу? Тэгээ яг тэгж тулж ажиллаагүй юм билээ. Тэгээ өөрийнхөө биеэр тэгж айжмаар баг багаар их олон жил туулсан гэж ярьжсэн тэр хүн. За. Тийм ээ. Тэр бол яалтчгүй хүүхд насны шарх бас байдаг. Тийм. За тийм байна. Тэгээ ерөөсөө тэр чинь тэр хүүхд яагаад ингээд өөртөө шарх аваад байна гэхээр аав ээжийнхээ хайрыг хүсээд шүү дээ. Хайрлуулмаар юм юунаас ч аймааргүй шүү дээ. Жохон амтэн чинь тийм ээ. Аав ээж нь хажууд нь байж ивэл тэр хүүхд айхахгүйсэн байхгүй. Тэгтэл орхио явчихар чи эцгийн хайр дутаал нөгөө хүүхдэд чинь хайр байхгүй учраас айдас тэр хүүхдийг нөмрөөд авч байгаа шүү дээ, тийм ээ? Яг үнэ. Тэгэхээр хүн болвол биш үү те юу яадаг юм байна л та. Одоо ингээд би түрүү хэлсэн те гэр бүлээрээ ингээд амар олоолаа ингээд амьдрчих штэ тийм ээ. Бүхэл юм ингээд ерөөс асуудалгүй байхад тэр хүн өөрийгөө ганцаардлын байдалд оруулж ийна гэдэг чинь ерөөхдөө юу вэ гэсэн үг. Ухамсарын сэрэлт их бага байна гэсэн үг байхгүй юу? Окей. Тэгэл бид нар хизээч ганцаараа байдгүй байхгүй юу? Бид нар чинь энэ дэлхийн бүх хүмүүс чинь далд ухамсартай нэг гэж байгаа шүү дээ тийм ээ. Бүх хүмүүс чинь нэгдмэл нэг юм байхгүй юу? За тэгээ байгаль дэлхийтэйг нэг тийм ээ. Хороо дэлхий чинь хүнтэйгээ ингээ бүгдөө нэг байхгүй юу? Тэгээд одоо дотор маань сүнс байна тийм ээ. Оюун ухаан ингээл бүхэл
Өөрөөр хэлэх юм бол чамааг тойроод бүхэл юм байна л гэсэн үг. Тэрийгээ зүгээр олж харж чадахгүй байгаа байхгүй юу? Тэ? Би ганцаараа юм байна. Намаа гэд хинч байхгүй байна л гэл ингээл өөрийгөө хашчаад ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тэгэхээр энийгээ л ерөөсө бодлоо өөрчлөх хэрэгтэй. Тийм ээ? Ухамсараад хэлэх хэрэгтэй байхгүй юу? Жишээлбэл би нэг хүнд нэг юм ойлгуулах гад нэг удаа ингэж ярьж ирсэн. Би тэр гадаа суугаад ярьж ирсэн байхгүй юу? Тэгээ би тэр хүнийг би ингэхгүй би нэг шууг хараад гисэн. Энэ ямар хөөрхөн шуу вэ? Чи энэ шууг хардаа гэсэн нэг удаа харсан. Чамд ямар сэтгэл төрж ийн гэсэн чинь ямар сэтгэл төрөхгүй байх гэсэн байхгүй юу? Тэгэхээр би за тэгвэл энэ шуу вэ штэ тэ амьдрал нь дуусаад за ингээд өглөө гэхэд таана очих вэ гэд би тэгсэн. Тэгсэн чинь тэр газарт шингэн штэ гэж байгаа байхгүй юу? Газарт тий. Газар шингэн. Тэгвэл бид нар нас орохоор хаана очих вэ гэсэн чинь газарт л очиж штэ гинэ. Тэгэхээр би тэгсэн. Тэгвэл шувуу хүн энэ чинь ингээд холбоотой бүгд ингээд байгаль дэлхийдээ бүгдээр очиж штэ тийм ээ. Тийм. Тэгэхээр бид нар чинь ерөөс адилхан юм биш үү? Тэ? Бүгд л адилхан юм байна штэ. Тэгвэл одоо хүн чинь нэг эст амиобос үсэл тийм ээ. Бүхэл одоо эволюци буюу нөгөө хүний одоо хөгжлийг бүгдийг даваад өнөөдөр бид нар ингээ хүнгээ сууж юм тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд тийм ээ тохиолдсон бидний бүх гений мэдээлэл чинь бидний сүнсэн дотор байж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бид нар чинь бүгдийг дамжиж явдаг гэж байгаа байхгүй юу? Өвс ургамал одоо юу гэдэг амьтан хамгийн сүүлд ингээд хүн болоо тийм ээ. Хүн маань эцсүүлдээ гэгэрлийн замд ороод гэгээрээ дуусгаараа л харин эргэж хүн болохгүй тийм ээ. Сүнсний өөр давтамжинд очих нь шүү дээ. Дараачийн өндөр давтамжинд. Инхээр чи ерөөсөө байгаль дэлхий тийм ээ. Ингээд бид нар чинь бүгдөө хоорондоо холбоотой байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө хүн маань яагаад ганцаарч ийм ихээр бүх юмнаас тий өөрийгөө тусгаарлагдсан гэсэн үг байхгүй юу? Би гав ганцаараа юм байна гэд ойлгоод тэгээ ганцаардалд орцсон гэсэн үг байхгүй юу? Тийм ээ? Энийг ингээд өргөн утгаар нь мэддэг бол энэ ганцаардлаас гарахад их амархан. Тий, наацхан л одоо нөгөө байгаль дэлхийгээ хайрлал тийм ээ? Хүмүүсийг хайрлал хүн хоорондын ялгаа гарахгүй бүр их сайн байдаг байхгүй юу? Хүний ухамсарын сэргэлтэнд. Тэгээ чи одоо зарим улсууд гэдэг чтэй гадаадын хүн, Монгол хүн гэж хооронд нь ялгчихна. Тийм үү? Өдөрөөс хүн штэ, тийм үстэй. Гадаадын хүмүүсийн юмыг судлаад хэрэггүй зөвхөн Монгол юмаа судлъя гэл тий. Энд чинь бас үүсгэж байна, тийм үү? За тэгэл одоо байгаль дэлхий бол бидраас юугаач харамлдаггүй штэ, тийм ээ? Агаараа бид нарт зарсангүй тий. Усаа мөнгөөр өгсөнгүй байгаль дэлхий, баялгаа зарсангүй бид нарт тий. Бид нар чи харин тэрийг аваад зараад мөнгө олгоод зарим нь одоо байглаа сүйтгэхэд ингэж байгаа үстэй. Тэр чин байгаль чин бидрийгээ бодох юм бол хавгүй ухаантай том оршихуй штэ. Бид нар чи харин байглаасаа сурах юм их байгаа байхгүй юу? Тэ бие биенээсээ сурах юм их байна. Тэгээ бие бинийгээ энэ дэмжиж сурах их чухал гэж би боддیں۔ Монголчууд бол бие биегээ аягүй дэмждэггүй байхгүй юу? Хин нэг нь ингээл те ямар нэгэн юм яриад гараад ирэхэд те шүүмжлэх тийм үү? Одоо муулах нэг тэр талаас л хардаг штеп. Тэгэхээр яах вэ энэ хүн ингэж ярьж байна. Эндээс авах юм нь энэ юм байна. Тий. Ингээл хүн чинь бүх юмыг перфект шууд хийхгүй штеп те. Багаар ярина, сурна, судлана тийм ээ. Би эндээ сурсан юм а хэлнэ, нөгөөдүүл нь багч гисэн юм сурна. Ийм маягаар бүгдөө ингэж хөгжиж явдаг байхгүй юу? Тэгэхээр дэлхийн хөгжил бол байж тээ хизээч хоош ухардгүй гэж байгаа байхгүй юу? Дандаа урагшаа явдаг, дандаа хөгжиж идэг. Харин зарим орнуудын хувьд бол хөгжил нь ухраад их асуудал байна л да тийм ээ. Монгол бол одоо 800 жилийн өмнө ямар тийм ээ хөгжилтэй дэлхийг одоо Чингис хаан минь тийм ээ дэлхийг одоо төрштгэж явсан тийм агуу гүрэн байлаа штэ тийм үү. Тэгэхэд өнөөдөр бид нар ямар байдалтай байгаа вүлээ. Тэгэхээр энд чи юу хэрэгтэй юм бэ гэхээр бидэрт эв нэгдэл хэрэгтэй байгаа байхгүй юу? Эв нэгдэл. Тийм ээ бие биегээ хайрлах, нэгдэх.
буруу зүйлээ одоо бие биендээ ойлгуулах тийм ээ. Бурууд одоо хариуцлагын хүлээлгдэг шударга ёсл их дутагдаад байна л да. Тэгээд тийм учраас өнөөдөр бид нар ийм хөгжил бол одоо дорой байна л гэж хэлэхээс өөр аргагүй шүү дээ. Тийм үстэй. Тэг ингээл нөгөө сэтгэл зүйн юм ярьж байгаа л нэг мэтгэл ямар нэгэн улс орныхоо хөгжлөөр хазаагаа орчод идэм юм аа. Тийм байна та. Зүгээр. Хүмүүс яг тулж яаж ажилтдаг вэ? Яаж тэднэрт тусалж болох вэ гэдэг миний асуултанд та хариулсан юм чи хоёлаа энэ удаагийн подкастаа ингээд дуусгах уу? За тэгээ одоо тэгээд Цэна бит хоёр тийм ээ. Дараагийн подкастаараа юу ярихаа хоёлаа ярьж байгаа шийдээ. Тэгэхээр бит хоёрын энэ ярьсан зүйлээс ганц нэг ч юм гэсэн хүмүүст ойлгох байх гэж хичээж баг зэрэг юм ярьлаа. Дараа уулзлаа баяртай. За танд их баярлалаа урт насаа ихч. Тэгээд дашрам хэлэхэд энэ подкастыг үзээ тэг өөрийнхөө бага насны шарах юм уу дараа авсан янз бүрийн айдастай тулгарч ажиллах хэрэгтэй бол та нар бас лайф коуч урт насаа ихчтэй холбоо тогтоож болно. Энэ манай групп бишээ пэйжийн Facebook пэйжийн мессеж ингээд явуулж болдгийн. Тэгээ холбоод тогтоож ганцаарчилсан дасгалжуул цаг авч ярилцаж болно шүү гэж ташрамт хэлье. За та бүгдэд амжилт хүсье, эрүүл мэнд хүсье, аж аргал хүсье. Тэгээ дараагийн подкаст үлдэр баяртай. Баяртай.